Арай мэнд үзэгчтэй Монголын ерөнхий сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Хаалын бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Зээл их үү. Монгол улсад албан ёсоор болон албан бусаар зээлийн үйлчлэгээ эрхэлж байгаа хувь хүн албан байгууллагад хит өндөр хүүтэй зээлөгч иргэдэг хохироосоор байгаамаа. Тэр өндөр хүүгээ гэрээндээ эвтэхнээр тусгаж өгдөг. Иргэд эрх зүй мэдлэггүйгээсээ тэр бүхнийг нь анзааралгүйгээр гарын үсгээ зуурдаг. Монголын ерөнхий сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн сэтгүүлчид мөнгө хүүлэгч нэвтрүүлгийг хүргэж байна. Анхаарлаа хандуулна уу? Зээлгийн үйлчлэгээний хамгийн бүдүүлэг хэлбэр бол ламбард. Тэгвэл ламбарднаас бүдүүлэг хувилбар гараад ирчихэж. Тэр нь мөнгө хүүлэгч юм аа. За бид ялангуяа Солонгос кинон дээрээс нэлээд их харж байсан. Зах худалдааны төвүүдэд худалдаа эрхлэгчдэд мөнгө зээлчгээд тэр мөнгөө авахын тулд хэдэн балмад юмнууд явуулж бараа таваарыг нь хэдэн тийшэнд харааж хайж байгаа дүр зургийг. Тэгвэл Улаанбаатар Дархан Эрдэнэт гэсэн томоохон хүн амтай газруудад одоо ийм мөнгө хүүлэгчд гараад ирчихсэн байна. Зах худалдааны төвүүдэд өндөр хүүтэй мөнгө зээлээд өндөр хүүгийн дийлж төлж чадахгүй шантааж хийдэг, дарамтлагдаг жишээ гараад ирсэн байна. Тэгэхээр энэ байдлыг бид жишээн дээр тайлбарлах гэж байна. Энэ эмэгтэйг Ариун Жаргал гэдэг. Баянзүрх 2 зах дээр гоо сайхны лангуу ажилладаг. 8-аагаа өргөжүүлэхийн тулд тэрээр мөнгө хүүлэгчдээс зээл авчээ. Хамгийн ихний мөнгөнд дүн нь 1 сая төгрөг. Сая 100 мянга 30 хоногтой хуваангууд өдөрт 36 мянга болж байгаа байхгүй юу. Тэгээ сүүлд нь 20 мянган төгрөг нэмж өгдөө. Тэгээд чи гол нь сая төгрөгийн бараатай хүн өдрийн орлого нэг 50 60 70 80 л дээ шүү дээ. Тэгээд 36-г нь өгөөл үлдснээр нь бараа авах уу, өөрөө хэрэглэх үү. Тэгэл яг ингэж явж итэл яг нэг 10 хоног явлаа гэхэд чиний мөнгө чи өөрөө гар дээрээ мөнгөгүй тэгсэн мөртлөө бараа ч айгу багассан байж тээ. Тэнгүүд нөгөө нэг өдөр төлөх 36 мянга төлж чадхаа болж штэ. Тэнгүүд дахиад сая төгрөг авна. Тэгээд 72 мянга төлөх болж штэ маргаашнаас нь. Тэгээд чи 2 сая төгрөгийн бараа сая хэдэн зуун мянган төгрөгийн бараатай 72 мянгаар за өсрөө 5 хоног явах уу 10 хоног явах уу. Тэглээгэнгүү чи бүр бараачгүй мөнгөчгүй. Тэгээ дахиад мөнгө авах болно. Ягаад гэхээр чи өөрөө төлөөгүй байгаа болохоор. Тэгэл 3 сая 4 сая 5 сая гээл тэгэл нэг мэтгэл 2 жилийн хугацаанд гэхэд миний одоо өдрийн төлөлт одоо 700 800 болсон байсан байна. Мөнгө хүүлэгч гэдгийг наад өнцгөөс нь харвал зүгээр л хин нэгэнд хүүтэй мөнгө зээлдүүлж байгаа иргэн харагдана. Тэр иргэн харин мэрэгшээд хүн бүрт банк хаятай мөнгө зээлдэг. Тэр нь 8-аас 10% хүүтэй. Тэгээд өдөр бүр тогтсон тоогоор үндсэн зээлээ хүүтэй навдаг системтэй. Дээр нь хугацаа хэтэрсэн 7 хоног тутамд 8-аас 10% хүү нэмж төлдөг байх юм а. Энэ нэмэлт нь гэрээ байгуулсан мөнгөн дүнгээсээ тооцогддог байх юм. Хоногийн зээлэнд зээл аваад маш хэмжээний өрөнд орсон хүмүүс их байна. Жишээлбэл одоо бараг лангуу болгоны хүмүүс л тийм ээ. Ингээд маш өндөр хүүтэй зээл авч ийн гэсэн үг шүү дээ. Өндөр хүүтэй зээл аваад дээрээс нь мөнгө санхүүгийн одоо мэдлэггүй байдлыг нь ашиглаад одоо энэ хүн нь бол ингээд хит их өсөө явчихдаг юм. Та мөнгө хүүлэгчээс 5 сая төгрөгийг сарын хугацаатай зээллээ гэж бодъё. 10% хүүтэй. Зээлээ өдөр бүр төлдөг журамтай. Хүүтэй нийлээд 184 мянган төгрөг нэг өдөрт төлдгөө. Гэвч хоногийн зээлээ хоногт нь төлж чадахгүй бол энэ тоон дээр алдан болох 18 мянган төгрөг. Энэ мөнгийг төлөхгүй явсаар 1 сая төгрөгөөс эхэлсэн зээл 20 сая төгрөг болтлоо бохироор үрждэг байна. Эн чин болдгоо юм аа, ийм мөнгнөөс олж ийм юм хөө ингэсэн
гэсэн бол би бодголт байсан баг л та. Би юм өдрийн зээл тэр кино минь ерөөсөө үзэж байгаагүй болохоор тэгээд ч айгу амархан санагддаг, боломжийн санагддаг. Хүмүүс зөндөө авдаг гэдэг утгаараа. Өрөнд орохоор хүн ярьдгүй юм билээ. Хүн би тэдэн төрний өрөнд орчлоо гэж ярьдгүй юм билээ. Ариун жаргал хоногийн зээлийн хүүнд идэгцээр 70-аас 80 сая төгрөгийн өрөнд донжээ. Нэг өрөө нөгөө өрөөр дарах гэж өөр нэг мөнгө хүлэгчээс зээл авсаар 17 хүнд өртөө болж. Энэ 17-гийн 5 нь мөнгө хүлэгч. Ариун жаргалыг мөнгөө төлөхгүй байхаар нь занал хийлж, сэтгэл зүйн дарамт учруулад байхаар нь эднэр арай л дэндүү их мөнгө нэхэд байна гэж Харьяа дүүргийн цагдаад ханджээ. Гэтэл өнөө цагдаа нь нөгөө талын зөв гэж үзэж, өөрийг нь залин мэхэж хүнээс их хэмжээний мөнгө завшсан гэдэг үндслээр урьдчилан хорих төвд саатуулсан байна. 20 гээд тэгсэн штэ цагдаа нар. Тэнгүүд нь би шууд ингээд шоронд орно гэж бодохгүй. Шууд л 148-ын 4-өөр ингээд 18 жил ингээд л хувцсан байх гэж бодоод хүн болгон чи ингэж өрөнд орсон бол арай ч тийм байх ёсгүй л гүдэг гэсэн бодлоор ингээд намайг зүгээр гайгүй л гүдэг хайдан чи шоронд оруулсан. Хамгийн сонирхолтой нь ариун жаргалаас өнөөдөр тэр мөнгө хүлэгчд мөнгөө нэхэхгүй байгаа юм а. Яагаад нэхэхгүй байгаа юм бэ гэдэг нь асуудал. Үгээгүй ядуу гэд хайсан уу? Эсвэл энэ хэрэгтэй их орооцолдвол өөрсдөө асуудалд орж мэдхин гэд орхичих уу? Ариун жаргалд хэргийг хянсан прокурор Батгэрэл хэлэхдээ олон долоо юм шалчганаад байлтгүй зүгээр дуугүй яв гэж загнасан байх юм а. Өнөө ариун жаргал нь хэдий хууль эрх зүй мэдхгүй ч гэсэн энэ арай л биш байна гэд иргэдийн шудраг шүүхийн Батялтад хандсан байна. Энэ мэтлэн шүүх цагдаа өмгөөлөл хамгаалал болохоор өнөө мөнгө хүлэгчид зарим нэг хүмүүсийн юм мэдхгүйг нь далимдуулвал өөрсдөө асуудалд орооцолдно гэд мөнгөө нэхэхгүй байж ч болох юм. Ер нь яа гэм олон дампуураад байгаа. Би ганцаараа биш. Тэгээд ингээд би өдрийн зээл авдаг байсан бол би ямар ашигтай ажиллах вэ гэж бодоод ингээд үтсэн байхгүй юу. Тэгэхэд тэр хүн 10 сая төгрөг байлаа гэж бодоход 10 хүн тарааснараа зөвхөн ингээ хооронд нь зөөснөөрөө тий 22-оос 25 хүн дамжуулснараа 3 сая 700 мянган төгрөгийн ашиг авдаг байгаа тий. Тэгээд одоо шийдвэл сая төгрөг зээлж аваа сая 80 мянга болгож өгнө гэж гэрээ одоо хамаар ч юм уу гэрээ байгуулт юм байна л. А ингээд шийдвэл өдрийн одоо 30 хоногтой хоолой 36 мянган төгрөг өгч штэ. 36 мянган төгрөг л өдөр болго өгнө гэдэг зарчмаар ажилт юм байна. Тэгэхээр чи нөгөө 80 мянган төгрөгийн хүүг нь 30 хоногт нь хаваад өгтөл өдрийн 2000 гаруй төгрөг байхгүй юу? Уул нь хүүгээ авч явж байгаа сарын эцэстээ сая төгрөг авдаг бол энэ бол боломжтой юм тийм. Гэтэл бол үндсэн эргэлтийн хөрөнгнөөс нь хороогоод ингээд нөгөө энийг иргэд маань мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө эргэлтийн хөрөнгөнд багасаад ирэхлээр нөгөө ашиг нь багасаад эхэлдэг тийм. Тэгэл одоо нөгөө өөрийнх нь хэмжээ нэмэгдээ явдаг ийм л зарчим байна л да. Тэгээ би мөрдөнд хахад энэ талаар ингээд бичээд энэ хүмүүс өөрснөө бид нарыг ингээд сэтгэл төрүүлж байгаа тий. Энэ аягүй боломжийн мөнгөө чи эндээс ашиг аваарай гэж өгсөн болохоор өгсөн мөртлөө би тэдийг өөрснөө одоо надад өөрснөө өгчөөд өөрснөө намайг дампууруулчаад одоо өөрснөө намайг бас тэгээд 10 хэдэн жил шоронд харихыг оролцсон байгаа байхгүй. Тэгээ энэс болоод одоо шил өрөнд орсон хүмүүс жишээлбэл амьдрал нь сүрдэх тийм ээ. Тэг мөнгө олохын төлөө одоо янз бүрийн хууль бас одоо мансууруулах төрөл бойц худалдаалах тийм ээ. Мансуурал ялангуяа хар тамхины асуудалд хүртэл холбогдох чиг хандлага байна гэж. Ариун жаргал бол зүгээр нэг жишээ. Ариун жаргал шиг байдалд орсон олон хүн зах худалдааны төвүүдээр байна. Эхлээд бид энэ охинд итгээгүй өөрийнхөө буруугаас эдийн засгийн тооцоогүйгээсээ энэ их өрөнд унжээ гэж ботсон. Гэхдээ зах дээр ирээд захын хүнээс хоногийн зээл гэж мэдхүү гэхээр хоногийн зээл төлөхийн төлөө амьдарч байна шүү дээ гэж хариулах юм а. Цаг байхгүй бид нар энд 12 цаг болсон. Тийм учраас өдрийн зээлийн хурдгаа 10% хүнтэй тэр хөнгөн мөнгө олдог хүмүүс шофоо гэж хэлсэн шүү дээ. Өөр юм байна. Тэгээ хэр хохиролтой ах уу ер нь шофоо. Үсийг анзаарах байна шүү дээ. Хүлтгнөөр загнуулаад баг зодуулчих гал тийм. Магнаач гэсэн энийг эсрэг тэмцхийн гэсэн одоо хизээ тэмцдэг гэх юм. Одоо сая нэг нь бол аваад явчлаа. Тэгээд одоо 6 цагийн үед нэг хүн ирж авдаг. Осод ч бараг хинхэн л өдрийн мөнгө тийм аваад байх юм. Тэр бол ингээд харж байгаа бол ерөөсөө айгүй осоддаг ч нэг 8 муу үед одоо нөгөө авсан өдрийнхөө мөнгөийг гаргаж өгч чадахгүй хаад нэгээс авдаг. Тэгээ хоёроос 2 хүнээс авсан гутаа нөтгөө дийлэхгүй бол 3 таас нь нэг жил дундаа унаад тэгээд ордогч уу дангууч уу тэгээд хөрсөн усууд зөндөлж орой орж ирж мөнгө ороож аваад тэгээд гараа авчиж байгаа юм чинь.
Энд дээр бол ер нь жоохон cancel байхгүй бол арай биш. Бараг л халаасны удааснаас 7 дор гэсэн үг шүү дээ. Лангу монгон дээр ирээл хамаг юм авч хидэл над руу. Тэрийг өг энийг өг гэл. Тэгээд яг ингээд амар олон хүн дунд ажилдаг хүн чинь тийм орчинд байхаар амар хэцүү шттэ. Тэ ичээл тэгэл ажил дээрээ суух ямар ч ажил хийх дурггүй. Тэгэл ер нь ихэндээ амар гоё хартаатай байж байгаа сүүл рүүгээ амар болт. Уг нь Монгол улсын хуулинд хувь хүн зээл өгч болно гэсэн заалт бий. Гол нь тэр заалт дээр хүүнээс ихтэй төдөнд хувийн ашиг олно гэж заадаггүй. Цаг тулсан үед 2 дахин өсгөөд өгье гэд зээл гуйгаад явж байдаг хүнч бий, өгч байдаг нь ч бас байдаг. Энэ бол 2 хүний асуудал. Харин хэсэг бүлэг хүн залилангийн чанартайгаар зээл өгөөд тэр зээлийнхээ хүүг өсгөж үржүүлээд авч байгаа нь юу гэсэн үг вэ? Дэлгүүр хоршоо зах даяар нь 1, 10, 20 саяын хоногийн зээл тараагаад эргэж авахдаа дарамтын аргаар авч байна гэдэг иргэний зээлээс давсан үйл ажиллагаа. Цаас болон тамга тэмдгээр баталгаажаагүй зээлийн гэрээг хүчингүйд тооцдог. Би чамаас тэдэн хувийн хүүтэй зээл авна гэж бичиг цаасан дээр баталгаажуулаагүй болж гисэн хүү төлөх эрх зүйн үндэс байхгүй. Харин мөнгө хүүлэгчид ихэнх тохиолдолд гэрээ хийдэггүй байна. Ам гэрээгээр явсаар байгаад сүүлдээ цагдаа сэргийлэх болоход зээлдэгч нь хариуцагч болж байгаа жишээ нэ. Зээл авсан хүмүүсийн хувьд энэ бол эрүүгийн хэрэг биш. Гэтэл цагдаагийн байгууллагын барьж хорьсон тохиолдол нь ариун жаргал болцоход байна. Олон улсын жишгт мөнгө хүүлэгчийн хамгийн сайн найз нь цагдаа сэргийлэх хийхэн байдаг. Ямар нэг цагдаа прокурорыг бохир мөнгөний бизнесийнхээ хувь хүртэгч болгож мөнгөө өгөхгүй байгаа зээлдэгчийг дарамтлуулдаг байх юм. Тэр гол намайг тэр байцааж исэн байцаагчийг би бас манай тэр нөгөө нэг хамт ажиллаж исэн хүмүүс тэр нэг мөнгө хүүлэгчийн найз юм байлээ гэдэг надад тэнд хүрчихгүй юу. Ариун жаргалыг залин хийлээ гэж барьж хорьсон. Гэтэл чамаас тэдэн хувийн хүү аавна гэж цаасан дээр бичигдээгүй л бол төлөх эрх зүйн үндэс байхгүй гэсэн хуультай. 35 хоног хорьсны дараа прокурор нь цаад хүмүүс чинь мөнгөө нэхэхгүй байгаагаас цааш чи дуугүй яв гэж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Эрүүгийн хэрэг биш бол энэ хүнийг хорих эрх зүйн үндэс баймааргүй байлтай. Тэр яагаад тэр прокурор хүн шалгаж ирсэн тийм ээ? Одоо 20 шалгаж ирсэн айхтар гэмт хэрэгт нь чи одоо мөнгөө битгүүл яв гэж хэлв тийм. Энэ ч үртлөөр их сонирхолтой байгаа л да. Нэг зах дээр тогтмол 4-5 хүн өглөө зээлээ тараагаад орой орлогоо хураагаад явж байдаг гэх юм аа. Тэгээд дээр нь захаар дамнан зээл олгодог 10-аад мөнгө хүүлэгчид эргэлдэг байна. Хамгийн гол нь цагдаагийн байгууллага зээл өгдөг хүмүүс хоорондоо холбоотой байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байна. Дундаа нэг данстай тийм мөртлөө 10 хүн тусдаа зээл өгч байгаа харагддаг байдалтай байвал энэ нь яах аргагүй луйврын чанартай үйлдэл болно. 8 чинь нэг хүнээс зээл авсан юм шиг мөртлөө 10 хүнд мөнгө төлөөд байдаг. Нарантуул зах дээр зогсдог зарим худалдаа эрхлэгчид гэхэд наад мөнгө хүүлэгчийн чинь цаанд солонгос хүн хүртэл байдаг юм шүү дээ гэж хэлэх юм. Яг 100% тэдний хараад болчих юм те. Би одоо миний мөнгө гэж байхгүй болсон. Зөвхөн би өдрийн зээлний мөнгөөр амьдардаг болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүд би тэр хүмүүсийн төлөө л ажил хийдэг. Яг тийм болцсон. Тэгэл бараа 2-3 сая өрн 20 сая бол тэгэл ингээл угаасаа яг ингээд судалгаа хийгээд явах юм бол бүхэл хүн тийм байна. Тэгсэн мөртлөө хийлэхгүй. Яагаад гэхээр хуулийн ёсных юм ингээд бодсон юм. Энэ амстай хаа. Иргэн зээл өгч болно гэсэн хуулийн далбаан дор мөнгө хүүлэгчид зоолж байна. Зээл авж байгаа иргэд нь болохоор би зээл авсан юм чинь буруутай гэсэн үзлээр ханддаг байх юм а. Гэтэл тэр мөнгө хүүлэгчид хохирогч гэсэн нэрийн дор зээлээ нэхэж шүүхэд ханддаг байна. Тэр нарантуул зах дээр гэхэд одоо жижиглэн худалдаа эрхлэгчид болоод энэ урдуур байгаа нүдний шил зардаг, тэлээ зардаг хүмүүс нэлээ их мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлсэн байдаг юм байна. Баянзүрх захын тухайд гэх юм бол гурил будааны бизнес эрхлэгчид нэлээ их мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлсэн байдаг бол Баянзүрх 2 захын тухайд сайхны бараа зардаг хүмүүс иргэнээс мөнгө зээлж өндөр хүний эрсдэлд орсон байх юм а. Ариун жаргалал гэхэд хоногийн зээлээсээ илүү гаралгүй байсаар гэртээ ганц бөөрхий талхаж авчирдгүй байна. Энэ байдлаас нь залхсан нөхөр нь хүүхдээ аваад түүнээс салжээ. Нэг л их гоё лангуун дээр суусан нэг хүн тэгсэн мөртлөө гэртээ юу ч ахгүй. Орой гэртээ харахдаа юу ч мөнгөгүй. Тэгээд ахаар хүн ямар ч хүн буруугаар болгоно тий. Одоо тод яг ингээд яг одоогоос манай аав л намайг төлөсөн бол баг амиарч хөрөлтөл. Аавдаа л хөрөлтөл.
Санхүүгийн зохицуулах хороо гэж банкнаас доошх санхүүгийн байгууллагуудыг зохистой үйл ажиллагаа явуулж байна уу гэж шалгадаг газар байдаг. Энэ газраас харин зах дээр байдаг мөнгө хүлэгчдийг бид зохицуулж чадахгүй шүү дээ гэсэн хариулт сонсч байна. Гэхдээ нийгэмд нэлээд мөнгө хүлэгчд байхад үүнийг зохицуулалт хэрэг болоод байна. Нэгдүгээр энэ сайн дурын үйл ажиллагаа. Зээл авч гоё юу гэдэг. Нэгэн зээл аавна гэж хэлж, нөгөөх нь зээл олгоё гэсэн тэгэл хоёр талаа тохиролцоод гэрэн дээр гарч сураад ийм ажиллагаа хийж байгаа. Энэ сайн дурын үйл ажиллагаа. Энд чинийг алдаж хүчнээгүү те. Тэр яг бизнесээ хөгжүүлэхэд нь тус дэмжлэг болдог төрийн бодлого байхгүй л да. Энэ бодлого байхгүйгээс болоод өнөөдөр яг одоо өдөр болгон ингээд тодорхой орлого олохын төлөө ингээд зүтгэдэг хүмүүсийн сонирхолтой юм тулгуурлаад энэ лоурын шинжтэй үйл ажиллагаанд явагдаад байгаа байхгүй. Жишээл хоногийн зээл гэдэг нь юу вэ гэхээр хэсэг бүлэг хүмүүс одоо хоорондоо хөвөлдөж байгаад өртөөчлөн маягаар одоо жишээлбэл зээл өгөөд хүний хөрийг маш их нэмэгдүүлдэг тийм ээ. Тэгээд одоо хүний одоо өдөр тутам олдог тэр нэг жоохон ашигнаас нь жишээлбэл хөлжиж баяждаг нэг юм л буруу одоо мөнгө санхүүгийн урсгал манад явагдаад байна гэж ойлгож байна. Хоногийн зээл гэгдэх мөнгө хүлэгч нарын арга хэлбэртэй тэмцэх хууль байдаггүй юм а гэхэд цагдаа санхүүгийн зохицуулах хороо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь байдаг юм уу? Шудраг өрсөлдөөн гэсэн 3-4 байгууллага нийлж байж шин төрлийн лооврын чанартай үйлдэлийг зохицуулах шин дүрм журам боловсруулмаар. Үгүй бол зах дэлгүүрүүдэд худалдаа эрхлэгчид лооврчин, залилагч, өрний тулам болж дуусгана. Нэвтрүүлгийн 1-р хагаст бид ломбарднаас дор хувилбар болох хуваарай өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэгчдийн талаар ярьсан бол 2-р хагаст ломбарднаас дээр хувилбар болох банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар дурдах гэсэн юм а. Банк бус санхүүгийн байгууллагын гол онцлог нь нэгэн хоногийн дотор зээл гаргаад өгдөг иж шидтэйтэй байдаг. Тэгэхээр ганц хоногийн дотор гаргаад өглөө баярлаа гэд гэрээнд нь бушуухан гарын үсгээ зураад мөнгө аваад гардаг. Гэтэл энэ гэрээнд яг юу тусгасан юм бэ гэдгийг анзаардаг хүн тэр бүр байдаггүй. Анзаарахгүй зангаасаа болж олон сая төгрөгөөр хохирсон хүнч байх юм а. Саршин International банк бус санхүүгийн байгууллага иргэдэг хохироосон гэдгийг бол хуулийн байгууллага нотолчихсон байгаа. Гэхдээ өнөөдөр ягаад та нар хохироосон бэ гэхээр энэ бол өнгөрсөн асуудал юм а. Бид нар бол энэ зээлийн гэрээгээ шинжилсэн шүү дээ гэж хэлж байгаа боловч энэ өнгөрсөн асуудлаас болж хичнээн хүн хохирсон юм бэ гэдэг нь бүрхэг үлдэж байгаа юм. Жишээн дээр тайлбарлая. Энэ хүнийг Ууган Баяр гэдэг Саршин International банк бус санхүүгийн байгууллагаас 3 удаа цалингийн зээл авсан. 3.5 саяар эхний удаа авахд 280 мянган төгрөгийн илүү хүү төлсөн. Дараагийн 2 зээл нь тус бүр 3 сая төгрөгийн дүнтэй. Гэхдээ энэ зээлүүдтэй мөн л тус бүр 197 мянган төгрөгийн илүү хүү төлсөн гэж тэрээр шүүхэд гомдол гаргажээ. Надад одоо тухайн байгууллагын гэрээ болоод тэр мөржижсэн одоо програм хангамжтай тэр бүх зүйлээс нь шалтгаалan хууль зөрчсөн тэр үйлдэлээс нь шалтгаалan надад бодитоор бас мөнгөнд дүнгийн хохирол учруулад байгаа. Саршин International 10,000 харилцагчтай 2001 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Олгодог зээлийнхэн дундаж хүн 3.5. Энэ банк бус санхүүгийн байгууллагын үйлчлүүлэгч нартайгаа хууль бус гэрээ байгуулсныг хууль хяналтын байгууллагын тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар энэ байгууллага 14 зөрчилтэй гарсан юм а. Хамгийн хортой иргэдийг хохироосон зөрчил нь урьдчилж хүү авдаг байдал нь. Энэ нь Монгол улсын хуульд хориотой. Магадгүй Саршин International-ийн эзэд Япон хүн байдгаас Монгол улсын хуулийг дагаагүй байж болох юм. Гэхдээ тэд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж Монгол улсаас ашгаа хүртэж байгаагийн хувьд Монгол улсын хууль дүрмд захирагдах ёстой. Саршин International банк санхүүгийн байгууллагатай холбоотой урд онд нэлээд том нэлээд олон хүний өргөдөл ирж байсан. За тэр нэмээгүй л нэгдүгээр тус банк санхүүгийн байгууллагууд нь тийм ээ одоо аваагүй мөнгнөөс хөө тооцож байна. Хоёрдугаарт нэг хуулиар заасан нэмэгдүүлсэн хүүгээр илүү хэмжээгээр хөө тооцож байна гэсэн асуудлыг манад өгсөн. Энийний дагуу Саршин International-тэй манайх газардаа шалгалтаар орсон. За газардаа шалгалтаар ороход яг энэ иргэдийн тавьсан гомдлол яг үнэн байсан. Урьдчилж хүү авдаг гэдгийг тайлбарлавал та жилийн хугацаатай 1 сая төгрөгийг
зээлсэн гэж бодё. Үүний жилийн нийт хүн 390 мянган төгрөгөө. Энэ мөнгийг зээлэх гэж байгаа мөнгнөөс хасаад 610 мянган төгрөг таны гар дээр очино гэсэн үг. Харин эргүүлэн төлөхдөө 1 сая төгрөгийг 12 сард хувааж төлнө. Ингэснээр зээлдэгч ашиглаагүй мөнгөнийхөө хүүгэн төлөөд яваад байна гэсэн үг юм а. Таны гар дээр 610 мянган төгрөг очсон учраас та үүнийхээ 325%-ийг уг нь төлөх ёстой. Гэвч Саршин Интернэшнл банк бол санхүүгийн байгууллага 1 сая төгрөгөөр зээлийн хүүг бодож иргэдэс илүү мөнгө авсан байгаа юм. Сүүлийн 3 удаагийн зээлэнд болохоор 3 саяыг авч ясан. Тэгээ нийтдээ 9 сая гэсэн. Тэгээд тэр зээлүүдийг болохоор надаас бол өрчилж зээлийн хүүгээ авсан. Энэ нь болохоор